Энэ бичлэгэн дээр Mobile Legends Legends дээр skin hack хийхий заана. Тэгээд хамгийн ихний Play Store руу ороод энэ дээр Nix Tools гэж хайгаад ингүүнд энэ дээр нэг гараад ирчих. Ийм зурагтай. Хоёроо. Тэгээд татаад орно. Тэгээд энэ Visas skin гэдэг дээрээ дараад ингээд одоо энэ дундаас хүссэн баатрийнхаа скинийг авч явна. Жишээс бид Chao-гийн энэ Stone skin авсаа гэж амсаа тийм. Энэ бичсийг дуусны дараа за хай зүгээр үзэж чанар. Ингээд Next Tools гэж гарч ирчээд энэ download ингэж байгаа. Тэгээд одоо энэ автоматар татагдчихж байгаа. Тэгээд энийг нас 100 болох. Энийг 100 болгочод байна. За саяных 100 болчихсон. За тэгээд ингээд тэгээд 100 болгочод энэс гарангуутаа Mobile Legends руугаа орно. Дараагийн сессэн дээр Sora гэд ийм баатар гарна гэсэн. Ингэнгүүтээ Heroes руугаа ороод надад шоу байхгүй. Би зүгээр Chao-гийн скинийг татсан. Fighter энэ Chao тэгээд ингэнгүүт нь Chao-гийн скин хамгийн хинэн гараад ирчих. Тэгээд энэ скин чамдас харагдана, бусад хүмүүст харагдахгүй. Гэхдээ ингэж харахаар урамтай байгаа зү. Над бис амар надад урамтай гэдэг болохоор би ингэж хак хийж байгаа. Дараагийн бичлэгтээ Roblox-ийн дараагийн бичлэг дээр би нэг дараагийн бичлэгээс явчихад дараагийнх дээр нь би Roblox-ийн Robux giveaway хийн. Тэгээд 160 Robux-ны giveaway хийн. Баяртай.